чацаг савируулдаг штэ амар. Тэр нойлын артал руу нь одоо Самтно андивын. Өнөөдрийн бичлэгээр юу ярих вэ гэхлээр юу ч хамаагүй. Би ингээд бичлэгээ хийж авах явцдаа өөрийгөө анзаарсан юм нь юу вэ гэхлээр амар ингэж ирд юм лээ. Тэгээд гэл амар сонио. Тэгээд би тэрийг өөрөө нөгөө бичлэгээ эдитлж явахдаа анзаарч байгаа байхгүй. Ямар гэдэм бэ гэл ингээд тэгээд вштэй ингээд вштэй. Тэгээд амар их сулууг ашигладаг гэдгийг би өөрийгөө олж харсан. Тэгээд тэрийг аль болох засахыг хичээн. Өсмөсэй жанцлаагүй. Тэгээ би одоо өнөөдөр юу ярих вэ гэхлээр уусаа юу ч хамаагүй ярина гэсэн юм чинь хэдүүлээ бондоо. Хүн болгоны ярианы сэдв болдог. Трэд сухаж хобоцъё. Ятчих хобоцъё ч гэжтэй зүгээр ингээд трэдсээс хүмүүсийн постыг уншаад зүгээр ингээд миний бодож байгаа бодлыг сонсё л доо. Яа. Би хэмэр яа гэдэм байлээ. Энэ яна фокус юу старк. Фокус basically алдагдав. Би өөрөө амар хөдлөд болохоор тэгж юм болов. За тэгэхээр шууд трэц рүү орлоо. Гэтэ би зарим хүмүүсийг гайхдаг штий. Ялангуяа 40-50 орчим насны хүмүүс бүгд биш үү. Энэ тэнд ажилладаг оюутан ажилтнуудтай амар дээрлгүй арчдаг. Тэр тусмаа G25 CU-д ажилладаг оюутнуудыг бүр хүн чинээ үздэг. Яг хөргийс хичээлийн хуваартай нь хамгийн сайн тохирдог ажил нь тэр болоод хийж байгааз ууж эзнээ шингээж чаддгүй хүүхэд хараан зүхэн ууж байсан юм албаар асгана. Хичнээн баг цалинтай ч гэсэн оюутнууд тэрүүгээр сарын хэрэглээнийхээ мөнгийг олчдгоо. За энэ яг миний нөгөө ажилтдаг салбар байгаа байхгүй юу? Зөвлөлтний байгууллагт ажиллана гэдэг бол нэр үнэхээр тоглоом биш. Үнэхээр хэцүү. За комментэн дээр нь юу гэж юм вэ гэхлээр аав ээжээсээ хэрэглээнийхээ мөнгийг нэхэлгүй өөрөө олоод ар гэрийнхэндээ тус болж байгаа хүүхдүүдээр бахархах ёстой. Дандаа залуу үеийнхэн ажилтдаг болохоор айгүй хөөрхөн хамт олондоо болчдаг. Ажиллахад дурамтай байдаг гэж зөндөө найзуудаас сонсч байсан. За дараагийн хүний коммент хэлээд юу гэхээ CU-д байхад яг 40-50 насны хүмүүс хамгийн бүдүүлэг бохир заваан байсан. 0 байхгүй гэхээр та нар өөрсдөө хааш ордын тэр шиг оруулчих. Эсвэл намайг заваан гэж бодоод байгаа юм энэ төргээл их зүв. Стрессээ гаргаад явдгийн билээ. Оюутан байхдаа хальцсан үед ажиллахдаа мэдсэн. Харин тэгдэг юм шиг байгаа. Би бас цагаар G25-д ажилладаг шүү дээ. Ажлын ачааллаас илүү тийм хүмүүсээс залхах юм байна уу? За ер нь бол тийм. Би өөрөө G25-д ажилладаг. Хөдөлгөгчдийн хүнд суртал харилцааны соёлгүй байдал нь хүүхдүүдийг амар шантраадаг. Тэгээ би яг ингээд төвчээд тисээд ирсэн. Тэгээ одоо ер нь бол одоо манай надаас доош үеийн дүүнер маань болохоор ер нь бол хүний тэр хачин заваан бүдүүлэг харилцааг ер нь төвчих алавтай юм уу гэдэг хандлагатай болсон. Ер нь бол тэр нь зөвлөдөө. Тэгээ би өөрөө ингээд төвчээд тиссээр байгаа сурцсан болохоор ингээд тоохгүй хайчтیں۔ Тэгээд ер нь бол яг ийм үйлчлэгээний байгууллагт ингээд уулын 40-50 нас гэхээр ингээд өөрсдийнх нь хүүхдүүд чиг хүмүүс ажиллаж байгаа байхгүй юу. Тэгээ тэр хүүхдүүдийн ажлыг хүндлээд нэг ингээд атайхан харилцаа үүсгэж болно шүү дээ. Ингээд ядаж 0 асууж байгаа бол тэг ингээд уучлаарай 0 байгаа юу чинь ингээд би засах гэсэн юм аа ингээд бүр хэцүүдээд болохоо байлаа ингээд атайхан хэлүүл ингээд уул нь ойлгно шүү дээ. Тэгээд одоо нөгөө CUJ-с ингээд 0-д төгччдэг хүнд ашиглуулдаггүй гэсэн комментүүд би зөндөө уншиж байсан. Тэгээд манайх бол 0-д төгчдөггүй байнга ашиглуулдаг. Тэгээд тэрэн дээр харахаар ингээ хүмүүс бол ингээ цэвэрхэн бийцдэг хүмүүс байдаг зөндөө байдаг. Нэг муухай бийцдэг хүн дундуур нь орлоолвол тэгэл дуусна. Тэгээ бид хэд чинь ингээ байнга тэр 0-ыг манад байна гэж байхгүй штэ. Тэгээ нөгөө дүүргэлдээ хийн тоосон боос арчин ингээл өөр элдв басын хийх ажлууд байгаа. Тэгээ байнга тэр 0-ыг ингээ манад байна гэж байхгүй. Тэгээд үнэхээр бохирдсон бол ингээ эвтэхнэр хэлчихэж байгаараа одоо нөгөө ажилтсан хүүхдүүдэд ингээд за 0-ж өстө мух болгоцсон байх шүү. Ингээд намайг ороход юм болцсон байна. Тэгээд энийгаа ингээд сайн цэвэрлээрээ гэд ч юм уу тэгээд хэлчих юм бол манай хүүхдүүд бол айгүй урайлах өө яана тийм үү. За бид нар ингээд цэвэрлчихнэ гэд тийдий. Тэгээд ялангуяа шүн мөн яа бас 0 орж байгаа хүмүүс л амар шүү дээ. Согтуу хүмүүс их орж ирнэ. Тэгэл тэр 0 орчтой ингээд савируулаад гадуур нь шээгээл одоо чацаг мацгаа савируулаад чацаг савируулдаг шүү дээ. Амар тэр 0-ийн артал руу нь одоо мэдгүй уул нь ингээд тэр том нүхийг олоод шээж бахад одоо юунч тийм хэцүү байдیں۔ Мэдгүй. Тэгээд би бол зөндөө баас чацаг цэвэрлж ийсэн. Тэр болгонд нэг амар түүрддэггүй, гомдолтгүй. Тэгээд хүүхдүүд бол одоо манай дүүнер штэ ингээд тэд нар бол ингээд эхэндээ бол яг ингээд сэжиглэн тэгээд явандаа ингээд цэвэрлэн тэгээд сүүл рүүгээ ингээд байнгын тиймэрхүү хүмүүстэй тулгараад
байнга одоо цэвэрсэн юмыг ингээд муу болгоод байгаа хүмүүст бол угаасаа дуртай байхгүй шүү дээ. Тэгэл тэгээд хүүхдүүдийн шантраах бас нэг юм нөгөө үйлчлүүлэгч нарын хүн суртал хэцүү үйлчлүүлэгч тий сохтуу одоо ер нь амар хэцүү хүмүүс амар их байд юм аа. Тэгэл жишээ нь ингээл манад бол хөрхөөрхөө охтууд ингээд ажилладаг. Өмнө ч гэсэн хөрхөөрхөө охтууд ажилладаг байсан. Тэгэл тэр доолнд нь зарим нь ингээл дургу бахтанд ингээл өлдөж хоргоох тохиолдол байна. Дугаараа өгчөөж, ажигаа өгчөөж гээл татгалзаад хахад ойлгодгүй мангар юмнууд бас байна. Сохтуу хүмүүсийн тэр хоорондоо хэрэлдээ бурхан боддаам гэж сохтуу хүмүүсийн тэр хоорондоо хэрэлдэж зодтолж байгаа нь амар шүү дээ. Миний мэдхийн манай салбар дээр бол зодооноос болоод манай гадны шилэн фасад хагарч исэн. Бараа бүтээгдэхүүн авч хоорондоо шидэлцэн. Тэгээ бараа бүтээгдэхүүн ингээд хагарж ивдэрнэ. Тэгээд яг бид нар ингээд төлөвлөлтөлтэй мань идэж ингээд цагдаа дуудаж өгнө, хамгаалтаа дуудана. Энэ бол үйлчлэгээний байгууллагт өөрсдөө ч хөөхтүүч хүмүүс ажилдаг шүү. Тэгээд жоохон хүндэтгэлтэй, хөөхд шиг харьцаа тий. Бүр нэг тийм амар ивэлээ толгойг нийлэх гэж бол хэлээгүй л дээ. Зүгээр ингээд үйлчлэгээний байгууллагт үйлчлүүлж ийж ингээд цэвэрхэн соёлтой, харилцааны зөв хандлагатай тий. Тэгж үйлчлүүлээрэ гэж би бас ингээд хүсмээр байна. Тэгээ ерөнхийдөө бол хүүхдүүдийн ажилласаа хаширдаг хамгийн том шалтгаан тий хэцүү үйлчлүүлэгч нар. Одоо хуучин манай дээр ажиллаж байсан нэг охин ингээд нэг сохтуу халамцуул авах байсан юм шиг. Би тухайд байж бол таараагүй. Тэгээд юу байсан? Манай тэр сохтуу хүн ингээд амар дураар CVG-с ч угсаа ойлгомжтой шүү дээ. Төлбөрөө төлөөд үйлчлэгийг аавна тий. Бэлэн гомгоо твтэнд сууж идэнэ. Тэгээд нэг сохтуу ах ингээд төлбөр төлөхгүйгээр шууд лангуун дээрээс гойм аваад шууд задлцсан юм билээ. Тэгээд угаасаа ингээд тэр хүн төлбөрөө төлөөгүй байгаа юм чинь ингээд манай ажилтан ингээд анхааруулж хэлээ шүү дээ. Ингээд уучлаарай төлбөрөө төлөөд ингээд бэлэн гомгоо твтэж идэв шүү гэд тэгээд хэлсэн чинь өстөө нөгөө ах чинь шууд манай тэр ажилтан охины нүүрлөө нулимаад тэр охины ингээд анхны ажил байсан дөнгөж 18-тай. Тэгээд нүүрлөө нулимсан гэсэн. Тэгээд тэр охин маань шууд ингээд амар сонирн болно шүү дээ угаасаа. Тэгэл уйлаад 0 руу ороод нүүр мүрээ ингээд амар угаагаал. Тэгээ угаасаа яг шууд тэрнээс болоо шантарчж байгаа байхгүй. Тэгээд ажлаасаа гарч ийсэн. Яг ингээд ийм сонин үйлчлүүлэгч нараас болоод хөрхий дүүнер маань ингээд амар сонин үйлчлүүлэгч нараас болоод хөрхий дүүнер маань ингээд ажлаасаа ингээд гарч байгаа байхгүй юу. Тэгээ зарим нь бас нэг амар жишээ нь юу ийжсэн юм аа. Нэг хоёр жоох миний мэдхийн за тэр хоёр хүүхэд хүсрээл нэг 17 18 ч юм 16 16-аас нэг 18 насны л хоёр хүүхэд байсан баг. Тэгээ манай шөнийн хоёр хэлсний залуу гарч ирсэн. Тэгээд гинт тэр хоёр хүүхэд ингээд амар гүйж орж ирээд касны ард руу орж ирээд ингээд бит хоёрыг хамгаалаад өгөөч гэсэн гэлөө цагдаа дуудаад өгөөч гэд тэгжээс. Тухайд гэхдээ тэр хүмүүс яг яах гэж тэр хоёр хүүхдийг хөөжсөнийг бол би бол угаасаа учирчилгааны ойлгоогүй мэдээгүй. Тэгэл би ч угаасаа камер шүүжил харж байгаа юм чинь тэгээ шөнийн хоёр хэлснээсээ ингээд асууж байгаа. Юу болсон яасан инээ тэргээл тэнгүүд яг тэр хоёр хүүхдийн араас ингээд амар олон ах эгч нар орж ирж байгаа байхгүй. Тэгэл өстой ч юм уу гараад ир пэмэ өстой ч юм уу яасан ч гэлээ амар хараагаал өстой нөгөө хоёр хүүхдийг гараад ир мараад ир өстой. Тэгэл манай хоёр шөнийн хэлж штэ өстой хоёр яхлаараа над хамаалт энэ хоёроо өстой гаргаад ир маргаад ир гэл. Тэгэл манай хоёр ч угаасаа ингээд юу болоод байгаа өстой тайвширцгаал та энэ тэрэгээл аль болох нөгөө хүмүүсийг тайвшруулах гал үзчихэл байгаа юм л да. Тэгэл гинт манай нөгөө шүний ажилтныг ингээл нөгөө нэг ах нь ингээл заамдаж авал ингээл чирч гудчихаал ингээл холдуулаад нөгөө хоёр хүүхдийг гаргаж ирэх гээд байгаа байхгүй. Тэгэл яг тэр үед ингээл нөгөө цагдаа магдаа хамгаалт нэрэл. Тэгээ тэр хүмүүсийг явтлан тэр хоёр хүүхд манай дэлгүүр дээр бол байсан юм бэ лээ. Тэгээд ингээд өстой янз бүрийн юм бол нөгөө айгүй хэцүү. Ер нь ингээд олон нийтийн газар үйлчлэгээний байгууллагаар үйлчлүүлж байгаа бол тэгээд монголчуудаа соёлтой үйлчлүүлээрээ яг нэг тийм тухайн газар ажиллаж байгаа хүн нь бас болтгүй газрууд бас байдаг шүү дээ. Одоо ингээд хүн ингээд үйлчлүүлэгч нь мянга гоё харьцах гад хичээсэн ч гэсэн ингээд нэг дуурж ядаад, ярьж ядаад, хариулж ядаад байдаг. Тийм хүмүүс бас амар хэцүү. Энэ бас нөгөө хоёр талтай асуудал байгаа байхгүй юу? Хэцүү үйлчлүүлэгч нар гэж бас байгаа. Тэнгүүд бас хэцүү ажилтан, худалдагч нэг тиймэрхүү хүмүүс бас байгаад байгаа байхгүй юу? Тэгээ энэ чинь бас хоёулаа ингээд хоёр талтай асуудал байгаа байхгүй юу? Тэгээд одоо жишээ нь би ч ингээл нөгөө ээж ихч мэгчдийг ингээл дэлгүүр орж морхгал тэгээд тэнгууд ямар ер нь бол мэдэгддэг юм а. Яг ингээд өөрийнхөө лангуун дээр өөрийнхөө юмыг зарж байгаа хүн бол ингээд за юу асуух уу, сонирхсон юм байвал асуугаараа, ийм юм байна, тийм юм байна гэл амар ингээд санал болгоод байдаг. Ер нь ингээд за өөрийнх нь юм байна шүү гэдэг нь амар мэдрэгддэг. Тэнгүүд яг зүгээр ингээд ажилтаа авчираа тавьсан байгаа ингээд дэлгүүрүүд тэнгүүд тэдэр нь болохоор зүгээр сууж байгаа л мөнгө авчих бодолтой л байд юм шиг санагдтыг. Ажил хийж байгаа бол ажиллаа ядаж тий
тултал нь хийгээ цалингаа зүгээр суугаад цалин аавна гэдэг чинь ингээд амар шудраг буус. Тэгээд ажил хийж л байгаа бол яд сэтгэлээсээ ажиллаад ингээд үйлчлүүлэгчтэй юмаа тайлбарлаа, санал болгоо, зөвлөгөө өгөө. Тэр хүн чинь ингээд юм мэдгүй байгаа бол асууж байгаа шүү дээ. Тэгээ асууж ахт нь ингээд төвшөөлгүй за энэ нь ингэдэг тэгдэг ийм давуу талтай танд тохирохгүй байна. Ингээд зөвлөд өгчүүл үйлчлүүлэгч бол өстой тултал үйлчлэгээ авсандаа ингээд сэтгэл хангалуун тэгээ танахаас ингээд юм авсандаа харамсахааргүй болно шүү дээ. Үйлчлүүлэгчийн сэтгэл хангалуун байдал нь одоо тухайн дэлгүүрийн цаашаа тэгээ уршин тогтнох ингээд нэр хүнд одоо ашигтай ажиллах нэг том давуу биш нэг том зөвлөгөө болчихж байгаа шүү дээ. Тэгээ тийм болохоор ингээд хэдий чиний өөр чин дэлгүүр лангуу тэг биш байсан ч гэсэн ингээд ядаж ингээд ажил хийж байгаа бол сэтгэлээсээ ажиллаарай. Тэгээд ингээд хүмүүс ам сайтай байх юм бол дахин үйлчлүүлвэл одоо захирлчин цалингч нэмэн тиймэрхүү юмнууд байдаг болохоор ажлаа хийж байгаа бол сэтгэлээсээ хийгэрээ гэж бас хэлмээр юм. Үйлчлүүлэгч нар соёлтой үйлчлүүл ажил хийж байгаа бол сэтгэлээсээ ажил. Тийм би бол ерөнхийдөө бол тийм л юм хэлмээр байна. Эхэндээ бол ингээд ажилтдаг байхад ингээд тэсэд төвчээд болоод байдаг гэсэн бол одоо ер нь бол жоохон ингээд стресс гэдэг болсон мөлий. Ер нь алавтай юм уу? Ер нь эдрийн үгийг сонсох алавтай юм. Ингээд тэгэл нөгөө манай ажилчид ингээд тэсгүй уурлах гадах юм бол би хажуунаас нь ороод за ойлголоо. За энийг ингээд уламжилъя тийм ээ. Ингээд за ингээд манай буруу байж заавчлаарай. За би энэ асуудлыг ингээд шийднэ гэж би чинь ер нь ингээд нэг иймэрхүү л байж дээ. Тэгээ өөргөө манай ажилчид гайхаал ёо та яаж тэсдэг байна ёо яаж төвчдtiin би одоо гэл тэгэл ийдэн тэгэл одоо үйлчлэгээний байгууллага юм чинь одоо тэгэл хүмүүсийн харилцааг одоо тэсгүй гэдэг өөр яах вэ дүүнэр.